Ухаалаг төрийн үйлчилгээ Mongolia Тавтэг. Сайн байцгаана уу? Монгол Академи Улсын төсөлт үйлдвэрийн газрын систем нэгдлийн газрын дарга Тулга байна. Би та бүхэнд манай шинэ хувилбарт нэвтэрч буй ухаалаг шийдлүүдийн талаар танилцуулах болно. Монгол 4.0 хувилбар дээр бид нэр хиймэл оюунд суурилсан хэрэгцээ үйлчилгээ гэдэг шийдлийг нэвтрүүлж байсан. Тухайн үедээ хэрэгцээтэй байсан энэхүү төслийг сайжруулах, мөн боломжийг нэмэгдүүлэх саналууд түгээмэл ирж байгаа. Үүний нэг жишээ бол бид нэр сард 60,000 орчим дуудлага, 7,000 орчим сошиал мессежийг үүнтэй холбоотой авдаг. Иргэд маань ямар үйлчлэгээ авах, тухайн үйлчлэгээтэй холбоотой мэдээлэл мөн ямар дүрм журмууд манай платформ дээр байгааг мэдэхгүй байгаа. Үүнийг бид нэр шийдэхийн тулд хиймэл оюун суурилсан AI чатботыг нэвтрүүлж байгаа. Энэхүү чатботыг нэвтрүүлснээр иргэн нас хүйс, байршлаас үл хамааран өөрт хэрэгцээтэй байгаа төрлийн үйлчлэгээнүүдийг захимаар авах, лавлгаа тодорхойлт авах, хүсэлтүүд зөвшөөрлийн хүсэлтэд илгээх, тухайн хүсэлтийн төлөвөө харах, мөн бусад манай дээр байгаа нээлттэй мэдээллүүдийг нэг дороос харах боломжтой болно. Бид олон улсын бусад жишг стандартуудыг мөрдөж энэхүү AI чатботынхаа өгөгдлүүдийг байнгын сайжруулж, улам хэлбэр, улам оновчтой болох дээр анхааран ажиллах болно. Монголтой төстэй төрийн цахим үйлчлэгээний платформуд дээр түгээмэл байдаг нэг боломж бол хөтөч. Энэхүү хөтөч байснаар тухайн иргэн өөртөө хэрэгцээтэй байгаа мэдээлэл, үйлчлэгээ болон бусад холбогдох дүрм журмыг нэг дороос авах боломжийг авдаг. За энэхүү боломжийг бид нэр төрийн байгууллагуудтайгаа хамтран Монголын шинэ хувилбар дээр нэвтрүүлж байна. Та шилжилт хөдөлгөөн хийх, эсвэл өндөр настай ээж авчин төвтөртэй гарах, эсвэл шинээр болж байгаа тохиолдолд энэхүү хөтчийг ашиглан асуултанд хариулж, өөртөө хэрэгцээтэй байгаа үйлчлэгээ мэдээллийг нэг дороос авах боломжтой болно. Бид цаашид бусад төрийн байгууллагуудтай энэхүү хөтчөө улам баяжуулах, мөн хэрэгцээтэй байгаа төрийн үйлчлэгээнүүд болон хамгийн чухал гэсэн мэдээллүүдийг багцлж хөтчөө улам баяжуулан ажиллах болно. Монголын 4.0 хувилбар дээр үйлчлэгээ авах үед хаяа үйлчлэгээний хүсэлт амжилтгүй болох асуудлууд гардаг байсан. Үүн дээр яг ард нь юу болоод байгааг иргэд маань тэр болгон мэддэггүй. Монгол платформ яаж ажилладаг вэ гэвэл ард нь байгаа төрийн байгууллагууд хур системийг ашиглан тухайн иргэний мэдээллийг өөрт нь үзүүлдэг. Хаяа тухайн хурын сервис буюу мэдээлэл хариуцагч байгууллагын дэд бүтцээр асуудал гарах, сервисээр алдаа гарах тохиолдолд энэхүү алдааны мессежийг харуулдаг. Бид энэхүү боломжийг knowledge graph гэдэг байдлаар нэрлэж иргэдийн өөрсдийн авах гээд байгаа үйлчлэгээ нь ямар үе тасалдаад байгаа, хэн ямар төрийн байгууллага нь хариуцаад байгаа. Мөн төрийн байгууллагууд маань өөрийнхөө үйлчлэгийг илүү чанартай, оновчтой байлгах дээр анхаарах боломжийг бүрдүүлж өгсөн. Нээлттэй байдлаар бид нэр энэхүү боломжийг төрийн байгууллагуудтайгаа хэрэгжүүлж эхэлж байна гэсэн үг. Бид цаашид Монголыг илүү ухаалаг, илүү нээлттэй, мөн ил тод байлгах дээр анхааран ажиллах.